Дархан уул аймгаас Дундгов аймгийн төв Мандалгай хот хүртэл авто замаар явхад Улаанбаатар хотоор дамжин өнгөрнө. Нийт замын урт 510 км орчим. Зам бүрэн асфальтлсан тул суудлын автомашинаар дунджаар 6-аас 8 цаг зорчдог. Уур амьсгал ба гадаргуугийн шин чанар, гадаргуу, хангайгай хосолсон шилжилтийн бүс нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дэш 1000-аас 1500 метрт өргөгдсөн гөрвөлзөн толгой. Цөлөрхөг хээр тал цав болон өвөрмөц тогтстой бордон чулуу уулаас бүрднэ. Уур амьсгал их газрын 90 хуурай уур амьсгалтай. Зуны үйлэлд агарын хэм нэмэх 30 градусаас нэмэх 40 градус хүрч халдаг бол өвөлдөө хасах 30 цэс давж хүйтэрдэг. Жилийн тор салхи шуурга ихтэй хур тундас багтай бүс нутаг юм аа. Дундгов аймгийн дүүхэн дурсгалт ба өсгөлтөнд газрууд. Эхнийх нь их газрын чулуу. Хамгийн том бордон чулууны бүс. 30 орчим км сунаас тогтсон, салхи усанд илэгдсэн өвөрмөц хэлбэртэй хад хасаг агуйн тогтцтой. Савраг эртний талайн ёроол байсан гихдэг салхины илэгдлээр бүтсэн шавар хавцал улаан яаган шар өнгөөр солонгорох бөгөөд алсаас харахад цагаан сувраг мэт сүрлэг харагддаг. Бага газрын чулуу далайн түвшнээс дэш 1768 метрт орших боржин чулуун ус хавцлын дунд жаргалан тэмээх битүү модтой булаг шанттай үзэсгэлэнт хөндий болон сүрлэг модтой хийдийн туур нуугдаж байдаг.
хийдийн дүр. Онгийн голын эрэгт орших 18 дугаар зууны үеийн буддын шашны томоохон хийдийн дүр юм. Дил уул хэдэн мянган жилийн түүхийг өгүүлэх хадны сүг зураг бичээсүүд олноор хадгалагдсан үлдсэн түүхийн чухал дурсгал газар юм аа. Үндэстэн хэл соёл баяр наадам. Үндэстэн ба хэл. Түн амын дээлэх хувь нь халах үндэстэн бөгөөд төв халах аялгаугаар ярина. Соёл нь дунд говь нь Монголын түүхэнд дэх борчхон соёлыг тээгчид юм. Дуу хуурын үлгийн нутаг гэдгээрээ алдартай бөгөөд Монгол ардын уртын дуу, морин хуурын өв уламжлал маш өндөр хөгжсөн. Зууны манлай уртын дуучид энэ нутгаас төрөн гарсан байдаг. Баяр наадам. Жил бүрийн 7 сард үндэсний баяр наадмын аймаг сумд хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Наадмаар говийн хурдан хүлгүүдийн уралдаан, бүх сурын харванаас гадна уртын дуу, морин хуурын наадам, соёлын фестивал их газрын чулуунд тогтмол зохиох уламжлалтай байдаг.